Сайн байна уу? Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд бас сайхан энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Сайн байна уу? Сайн байна уу? За, гом алтад явж гисэн ажил их байна уу? Нүүдлийн туслан гээд ийм хүүхдийн аялал зохион байгуулахаар олон улсын 22 удаагийн аварга тийм холын зайн олон өдрийн гүйлтийн аварга тийм буж аргалгаатай хамтраад ийм гужигсан ажиллуулахаар эхлүүлэхээр Говь Алтай аймагт ирсэн байгаа. Ямар сайхан юм бэ? Бодож аргалгааг бол одоо хүмүүс мэд дэлхийн нийтээрээ мэдж байгаа шүү дээ. Тэгээд тэр сайхан үнэтэй Тийм та биз. та маань хэрхэн холбогдов? Нэг хоёрт эрх баяр гээд сайхан бүсгүй өөрийгөө танилцуулаад тэгээд хоёулаа хөрөлдөөнөө цааш нь үргэлжлүүлээ. Намайг гэрэл чулууны эрх баяр гэдэг. Ерөнхийдөө 10 одоо 2 3 жилийн өмнөөс дотроос маань нэг дуу хоолой. За амьдрал ингээд боллоо юу гэдэг нэг юм маш тод ингээд дуурсан. За тэр цагаас хойш бол би тэр дотоод дуу хоолойны одоо дагуу тэр хаашаа гин би тийшээ ингэж одоо явж ингэж ирэл хайгуул хийж тэ ямар нэг зүйл буруу байгааг ч юм уу тэ ямар нэг зүйл юм хайлгаад байсан. Тэгээ тэр маань тэр дуу хоолой маань сая 24 оны 12 сард яг чимээгүй болсон. Тэгээ маш гоё юм амар амгалан гоё байдлыг мэдрээд ёо ямар гоё юм бэ гэдэг юм мэдрээд тэгээ тэр яагаад дугуулсан бэ гэсэн чинь ер нь бол за одоо болсон болно л гэсэн юм байлээ. Тэгээд 5 6 дахь жилдээ би бясалгал хийж байгаа. Тэгээд одоо бол илүү нөгөө байгаль ээжтэйгээ илүү холбогддог. Тийм одоо байгаль ээжийнхаа л одоо давтамжинд зохиролддог гэх юм уу зохицдог тийм бясалгалтай явж байгаа юм хүн байгаа. Тэгээ буж аргалгаатай ерөнхийдөө энэ чиглэлээрээ л холбогдсон. Мгм. Одоо ч 90 үеийн алтан эрен гээл, бомбын эрен гээл олон жилийн өмнөөс хүмүүс ярьж эхэлсэн түүнийг нь оюун санааны мандал ээжээ гэдгийг нь одоо ерөнхийдөө хүмүүс олон талаас нь хөөж ойлгоод байх шиг байгаа. Тэгэхээр хүний амьдрал чи Тийм. өөрөө их олон өнгө болохоор бид нар эрвээхийг хөөгөөд л гүйж явсаар байгаад нэг л өдөр цэцэрлэгт хүрээлэн байх ёстой юм байна гэдгийг нь мэддэг байх. Хэр олон жил эрвээхээ хөөж гүйсэн бэ? Тийм ер нь олон жил хөөж гүйсэн юм байлээ. Тэгээ бид нар чинь ийм нэг ер нь ингээд ийм хонгилд ийм гарч хитэн барьчаал хөрхи явж байгаатай л ийм төстэй л амьдэрдэг юм байлээ л дээ. Хүн бол маш өчүүхэн, маш ийм одоо нөгөө өөрөө өөртөө нүүр тулдаггүй өөрийнхөө үнэнтэй хизээж нүүр тулдаггүй өөрийгөө хизээж хүлээн зөвшөөрдөггүй л тийм амьтан юм байна л да. Өөрийгөө юм мэддэггүй гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй өөрийгөө те дандаа л би мэднэ, би боллаа, би болчлоо л гэл ингээд байнгын л юм эготой л явж идэг болохоос ш түүнээс хүлээн зөвшөөрөд өөрийгөө ялах, өөрийнхөө одоо ухамсарын доройтолтой байгаагаа, өөрөө сүнсний доройтолтой байгаагаа юм мэдэхгүй байгаа гэдэг ерөөсө хүлээн зөвшөөрч чаддгүй юм билий. Хүлээн зөвшөөрөхгүй явах тусмаа л бид нэр улам гүн рүү те харанхуй руу яваад идэм бэ. Хүлээн зөвшөөрөх тусмаа альва зүйлийг хүлээн зөвшөөрөх тусмаа хайрлах тусмаа илүү гэрэл гэгээ рүү явдаг юм байна гэдгийг би бас их ойлгоод байна л да. Тэгээ буж аргалах маань бол үүж явахдаа ингээд тэнгэртэйгээ холбогддог бол би одоо сууж явахдаа холбогддог тий. Тэгээ одоо алхаж явахдаа гүйж явахдаа холбогддог бол гэд ингээд хамт ирсэн явж байна. Мгм. Одоо өөрийгөө олох гэж хүмүүс бид нар чи яриад л байгаа. Гэтэл бид нар өөрсдөө гэрлийн чанар их дэлхийн нэг хэсэг гэл бүхэл зүйл дотор маань байдаг гэдэг ингээд. Тэгээд тэр сайхан зүйлээ өөрөө ингээд танин мэдсэний үндсэн дээр л одоо хүмүүсийн илтгэр түгэн өөрөө өөртөө цацрна гэхүү тэр бүх зүйлсэл ингэж үе давтамжтай яваад байх шиг байгаа юм. Тэгэхээр таних одоо ингээд сууж явахдаа за тэгээд алхаж явахдаа гүйж явахдаа гих мэтчил ингээд олон орлон төрлөөр байгаагаа хамгийн эхний шат нь ерөөсөө өөрөө өөртөө асуулт тавьснаар л эхэлсэн байх гэж таны ярианаас яг ойлгогдчихэв. Тэгээд яг хэдий одоо та хүний асуулт өөр байгаа шүү дээ. Би хэн бэ Мгм. гэх үү эсвэл таны асуулт одоо танд хэрхэн орж ирсэн бэ? Би ч нөгөө нэг юм эмээ дээрээ 20 нас хүртэл яг гэр сургууль гэдэг эмээгийн хүмүүжлэрээ өссөн байхгүй юу. Тэгээ нэг өдөр нэг оюутны маань банд ингээ над руу чат хичээд тэгээд мессеж хичээд дөнгөж гар утас гарч исэн юм а тэр чинь. Тэгээд одоо энэ ингээл ястай байлгүй тэгээ нэг өрөвдөж ингэж үерхэж явж байгаад
Тэгээ нөгөө хайр гэдгээ ч мэдгүй, тэгээ нөгөө дотн харилцаа гэдгээ ч мэдгүй, юу ч мэдгүй нэг юм хөдөөний улаан хацартай охин явж байгаа л за одоо нөгөөдгөө өрөвдөөлтэй ингээл үерхэх стил юм байлгүй дээ. Гэт ингээ үерхээ явж байхдаа жирэмсэн болсон. За одоо жирэмсэн болчлаа яана эмээ маань одоо аашландаа одоо алууландаа гэд бодож исэн чи эмээ маань насанд болцсон юм чин гэд хүлээн зөвшөөрсөн. За тэгэхээр за одоо тэгдэл юм байх та гэд юу ч мэдэхгүй зэ нэг юм харанхуул яваад байгаа. За тэгэл нөгөө хүүхдээ гаргаад нөгөө хүмүүс баяртай тэгэл ингээл 2 жил нэг цуг ингээм амьдэрсэн чинь би яг тэр үед л нэг тийм амьдрал ингээд болоо юм уу? Ерөөсөө ингэ болчихж байгаа юм уу? Энэ хүнд би хайртай өгөөч мэдэхгүй юм байна. Ингээд те ерөөсөө нэг тийм надад үнэхээр юм хангалтгүй санагдсан. Тэгээд тэр цагаас хойш би яг гав ганцаараа ер нь бол гарсан байдیں۔ Одоо нөгөө одоо дуу хоолойныхаа хүчээр цаанаас нэг ямар нэг зүйл ингээд хөдөлгөөд намайг ингээд хөтлөөд аваад явсан л та. Тэгээд нөгөө одоо би ингээд салмаар байна, болим гэхээр мэдээж гайх штэ зүгээр ингээд амьдарч яснаа гинт одоо юу болов гэд нэмээ манч гайхаад гэр бүлийнхэн манч гайхаад нөгөө хүн манч бас гайхаад ингээд бүгд гайхаад гэхдээ би ингээд болиё гэдэг шийдвэр гаргаад ингээд яг ганцаараа гарч яваад маш их эрэл хайгуул, маш их уналт босолт, маш их алдаа оноо тий энэ амьдралын туулсан туршлага өөрөө алдах тусмаа хүн одоо ухаарлал их авдаг юм байна. Гэхдээ миний алдаа дандаа тийм айхтраас буруу байгаагүй. Би чинь насаараа нөгөө ариг тамхи хэрэглээгүй. Идэж уух зүйл дээр, амруу орох зүйл дээр маш сайн анхаардаг тий. Энэ эрүүл биеийг авч явна гэдэг бас маш их юм одоо цаанаасаа л гэх юм мэдгүй намайг ингээд нэг ямар нэгэн зүйл хадгалж исэн юм шиг зориулаад ингээд байсан юм шиг бол одоо бол тийм мэдрэмж яваад байгаа. Тэгээ юунд зориулаад надаар яг юу хэлэх гээд намайг ингэж их одоо тий унган вэ, ингэж их босгох нь вэ, уйлуулж дуулуулна вэ, ингэж их яагаад ингэнэ вэ гэж би маш их ядгалээсэн л да. Одоо ингээд оршууд тий би яг хий юм бэ, би яг юу ихтэй юм бэ, намайг надаар юу хэлэх гээд ам бэ гэд ингээд маш их ингээд хайдаг, маш их ингээд одоо зөвхөрдөг тий шантардаг. Гэтэл бууж өгөхгүй хамгийн гоё нь бууж өгдгөө заяа. Танаасаа нэг юм хүч намайг ивэдэг хардаг юм шиг мэдрэмжтэй явсаар байгаад тэрийг одоо яг сайхан 24 оны 12 сард бол бүрэн дүрээ олж таниад тэгээд тэр дуу хоолой маань намжаа дуугаа болоод тэгээ одоо болохоор бүр илүү болсон. Би ерөөсөө байгаль ихийн дуу хоолой юм байна. Байгаль ээжийнхаа би дуу хоолой олох гэж л энэ бүгдийг надаар одоо туулсан юм байна гэдэг дээр ирсэн. Тэгээд одоо би ерөөсөө л энэ бие маань одоо байгаль ээжтэй шингэдэг учраас байгаль ээж би таньдаа зориулъя. Оршихуй сүнс минь өвгдөх учраас те өвгддөө би зориулъя. Та нар мэдээ гэдэг ингээд ерөөс тэнгэр мэдэг гэдэг шиг ингээд даадгцсан явж байгаа. Тэгээд тех тусан маань цаанаас ингээд хөтөлгөө те өвгдийн хөтөлгөө бол маш гайхалтай ингэж хөтөлж явж байгаа. 30 эдхэн жил амьдарсан би юугаа мэдэх вэ те миний амьдралын туршлага амьдралыг таних бол бас тийм хангалттай биш юм байна. Гэтэл 100-100-аар амьдарсан байгаль ээжийн тэр гайхамшигтай хайр өгөөмөр хариу нэгтгүү тэр хайр нь өөрөө гайхамшигтай юм байна. Өвгдийн маань тэр ухаан нь өөрөө гайхамшигтай юм байна. Энийг хүлээж авснараа бид нар энэ бие маань өрөөсөө л тийм ариун сав юм байна. Тэгээд тэр энэ саваан бид нар хэр одоо цэвэр ариун тунгалаг байлган төдий хэрээр энэ цэвэр тунгалаг ирчим өөрөө бууж ирдэг юм байна гэдэг ухаан дээр ирсэн. Ингээд энэ бие ерөнхийдөө энэ өвгддөө байгаль ээжтэй зориуллаа гэд ингээд явж ирлээ л да. Гайхалтай. Одоо ингээд та бүхэн хөрөлдөө сууж байхаар олон хүмүүс сонсоод зарим нь гайхна, зарим нь өгөөсгөн, зарим нь хүлээн зөвшөөрнө гэл олон өөр өөрийнхөө өнгөөр хүлээж авна л да. Тийм. За өөрөө ингээд ямар ч тач бас альва зүйлийг танин мэднэ гэдэг өөрөө бол үнэхээр гайхалтай. Тэр бол бүр үнэхээр гайхалтай сайхан зүйл. Тэрийг бол та яг өөрийнхөө чиг шугамаар ингээд эрэлхийлээд яваад ойлгоод үйлдэлд яваад байна. Хамгийн чухал нь үйлдэл хийж гин тийм ээ. Үйлдэл хийгээд байхаар хүн чинь улам одоо хүчрэхэг болох юм шиг байгаа юм. Ингээд өөрөө альва зүйлийг таниж мэдээд сайхан болоод ирэхий сацуу бусдад түгээх хойч үедээ ирээдүй одоо цаг гэсэн нэг одоо цаг чинь бүх зүйлийг холбоод байгаа гайхамшиг байгаад байгаа. Тэгэхээр одоо цагтаа та тэгж сайхан мэдэрсэн, ойлгосон, танин мэдсэн туршлагаараа батжуулсан зүйлээ бусдад түгээгээд одоо ингээд хамтраад явж байна. Яг эдгээр зүйлүүдийг яриад хүмүүст нөлөөлөд ирэхэд хүүхдүүд бөгөөд тантай уулзаж учирж байгаа хүмүүс хэрхэн эргээд танд хариу илэрхийлж байна вэ? Маш гайхамшигтай. Ингээд ер нь байглаас ч юм уу одоо өвгд эцэс ч юм уу 9 цагаан эрчим гэдэг зүйлийг өгсөн илгээсэн. Тэгээ 9 цагаан эрчим нь болохоор
энэ биеэ ерөөсө бид нэр ийм 9 цагаан эрчмээр тэтгээд одоо ч нөгөө нэг ийм 90 100 өөрөө ийм цагааны одоо эрчмийг хуйлруулах ийм хар цагааныг тэнцвүүлэх цаг үед бид нэр ирсэн байгаа байхгүй Бомбей эрэндээ ингээ шилжсэн одоо од гарыг ирэхээс хүртэл нөлөөлөл үзүүлж гин байгаль их дэлхий өөрийнх нь давтамж нөлөөлж гин тэгэхээр хүний энэ давтамж буюу хүнээс гарч байгаа тэр эерэг энергийн давтамж цагаан эрчим өөрөө маш одоо сул болсон зарим нь бүр байхгүй болсон байгаа учраас яагаад байхгүй болсон гэсэн чинь идэж ууж байгаа юм нь амьгүй эрчим байхгүй тэгээд нөгөө амьдарч байгаа тий ингээд эргэн тойрон байгалаасаа холдсон байгалийн амьд эрчим байгалийн зүн мэдрэмж тий бид нар юм байгальтайгаа харилцан шүтэлцээтэй байсан байхгүй болсон учраас хүний давтамж байгалийнхаа зохицохгүй байна гэж үзэж байгаа. Тийм учраас хүн өөрөө байгальтайгаа зохицуулахын тулд энэ эрчимтэйгээ нэгдэхийн тулд хүн ерөөс өөртөөгөө л ажиллаж эхлэхээ зүгээр аргагүй болцсон байгаа байхгүй өөрийнхөө идэж ууж байгаа эрчим авж байгаа бүх зүйлтэй энэ бодож байгаа бодлын энэ эрчим долгионоо сэтгэлийнхаа тэр гайхалтай эрчим долгионыг ерөөс ингэж анхаарахгүй бол тэг явж ерөөсө хүн өөртөөгөө л нүүр тулж өөрийгөө л ялан дийлэхгүй бол өөрийнхөө муу чанаруудыг хүлээн зөвшөөрч тэгж ингэж гарч ирэхгүй бол ийм боломжгүй болцсон хэнийг ч аварч чадхаа болцсон ийм 90 100 бид нэр хөсөн үсээгөө ирсэн одоо 1000 тийм одоо лам хүчтэй бөө хинч хэнийг ч аварч чадхаа болцсон хүн зөвхөн өөрийгөө л аварч чадхаар болсон ийм 90 100 ирсэн байгаа учраас ерөөсөө хүн өөртөө маш ингэ тулмаар байна. Тэгээд тэрийг нь одоо юу гэдэг хэлээд ингээ ойлгуулахаар ингээ эцэст бид нэр байгаль их дэлхийгээл хайрлах юм байна, хамгаалах юм байна. Одоо энэ зүм мэдрэмжээ холбож ингэж одоо эргээд энэ рүүгээ явах юм байна гэдэг юмыг хэлж өгөхөөр хүмүүс мэдээж маш ингээ гайхалтай би одоо энэ гоё эрчмээ өөрийнхөө энэ савыг маш гоё цэвэр байлгах юм байна. Цэвэр юм савд бол цэвэр эрчим орж ирэх юм байна гэдэг гоё зүйлийг одоо ингээ бас ээжүүд эмэгтэйчүүдтэй төлхөө би харилцаад хэлж байгаа юм. За тэгээ нөгөө нэг эхийн хэвлий байгаль их дэлхийн хэвлийг явахаар нөгөө ээжүүд эмэгтэйчүүдийн хэвлэл рүү ороо явчихж байгаа. Тэгсэн чинь яасан гэсэн чинь бид нар чи одоо сүүлийн үед ингээд байгаль их дэлхийн хэвлийг маш аимшигтайгаар ухаад тэ төвчөөд ингээд тэнцвэрийг нь алдагдуулаад байсан чинь эмэгтэй хүний эрчим энерги маш одоо дутагдж байна. Яг гэвэл эмэгтэй хүний сав хэвлий маш их гэмтдэг болсон байна. Энэ нь нөгөө нэг одоо олон хавьдагчтай тэгээ үр хөндлөлтийн үүлийн үүртэй арх тамхины одоо буг хооллсон гэд ингээд ярих юм бол маш олон зүйлүүд ингээд эмэгтэй хүний эрчим гэдэг зүйл байхгүй болсон. Үгийн тэр сайхан эрчим, ерөөлийн эрчим, тэр сайхан нинжин сэтгэл уужуу тэр хатан ухааны тэр эрчим гэдэг юус ингээд бүгд байхгүй болсонтой холбоотойгоор эргээд нөгөө байгаль их тэгээ эсрэгцээд эхэлсэн байна гэдэг зүйлийг хэлж байгаа. Тэгэнгүүт эмэгтэй хүн яах юм гэхээр нөгөө ариун галаа мандаг байсан ариун эмэгтэй бүсгүй хүн маань эргээд ингээд ирэх юм бол энэ эргээд бас байгалийн зохиролд нийцэх гээд байгаа байхгүй юу? Гэдэг юмнууд бас их яригдана. Энэ ингээд цаашаа яриулах зөндөө нарийн нанд юмнууд бол харин тийм. Эм хүн цэгцэржээж эр хүн минд нь сайхан явдаг хорвоо нэг арга бэлэг гэж яриад идэг тийм ээ альч талаараа одоо тэгээд ингээд битээр ярихаар хүн бүхний мэддэг зүйлийг яриад идэг нүүдэлчтэй буюу бидний ахгүй үед амьдралд алхам тутамд хэрэгжүүлж ирсэн юм а бид нэг жоохон манан дунд зэрэглээн дунд орчоо юудаа л гэж хараад байдгийг. Тэгэхээр та насан туршидчдад буюу бүсгүйчүүд гэрийн одоо тэр ухааны чагталж өгч идэг эмэгтэй хүмүүстэй харьцаад ирэхээр мэдээж тэдгээр юм а нөлөө үр хөвгтүүдэд очиж тусаж байгаа. Таны одоо хамгийн ихний үр нөлөө бол таны гэр бүл буюу хөөрхөн үрд нь очиж байгаа шүү дээ. Тэгэхээр та өөрөө энэ олон жил ингэж явж байхад яг одоо өмнө нь ухаараагүй байсан тэр цаг үе одоо ингээд ухаараа танин мэдээж явж байгаа цаг үе хоёрын ялгаанаас үр хөвгтөд одоо нөлөөлж байгаа яг бодит зүйлийг ярил. Тэгээ хамгийн харамсалтай нь бид нар зүгээр л мдэггүйгээсээ болоод ингээ алдсан байдаг. Мдэггүйгээсээ болоод бид нар одоо тэр архинд орцсон, тамхинд орцсон, тэг ингээд хараал урсгадаг, тэг үгүй эрчим байхгүй ингээ сүнсний дороотлол, ухамсарын дороотлолд орцсон байд юм байна лээ. Гэхдээ хүн өөрийгөө тэрийг ерөөсө хүлээн зөвшөөрч чаддгүй юм байна лээ л дээ. Нэрээ би тэгсэн байна. Одоо тэгвэл яах вэ гэдэг энэ хүлээн зөвшөөрөлт бол маш хэрэгтэй. Тэгээд одоо манай том охин чи 13-тай. Тэгээ мэдээж
янз янзын юм асуудлууд гарахаар нь би өөдөөс нь маш одоо тий зүгээрээ миний охин энэ бол зүгээр маш миний охиныг маш гайхалтай юм гоё ирээдүй хүлээж байгаа гоё байгаа гэд ингээд намайг хараад өөрөө бараг тий за манай ээж юм гоё юм чинь би гэд ингээд ингэдэг юм урам зоригтой байдаг. Тэгээд улам юм ухаантай болж байгаа. Тэгээ охиноосоо тийм гайхалтай юм ухаантай өгнүүдийг авахаар за би ер нь зөвл байгаа юм байна. Зөв юм хийж байгаа юм байна ч гэдэг юм уу. Тэр гайхалтай урам зоригуудыг авдаг. Дээрэс нь одоо л би аливаа юмд эргэлздэг ч юм уу, айдаг ч юм уу тийм зүйл бол байхгүй болцсон болохоор ерөөсөө тэгээд би одоо хоёр охинтой шүү дээ. Тэнгүүт бид нар ямар нийгмийг те энэ 30 хэдхэн жил бүтээчээд тэр нийгэмдээ бид нар өөрсдөө яаж хэцүү амьдарч байгаа вэ? Яаж ийм аимшигтай өрнөөс өрний хооронд те энэ мөнгөний боолын магадгүй системд дээрэс нь энэ одоо тэр хар энергийн хуйлраанд ч юм уу те ингээд амьдарч байгаа билээ. Тэгээд яаж ийм нийгмийг тэр ирээдүй болсон охид эмэгтэйчүүдтэй үлдээх юм бэ гэдэг ийм маш их юм эмзэглэлтэй явж байгаа байхгүй юу? Тийм учраас чадах бүхнээ хийгээд тэг ингээд нөлөөлөөд эмэгтэйчүүд ээжтэй нөлөөлөөд энэ эрчмийг маш одоо цагаан эрчмийг юм хүчтэй их болгох хэрэгтэй болчиход байгаа хгүй. Тэгэхээр энэ нөрөө эвийн одоо тэр нэгдэл бас үүсэх хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхгүй ганцаараа байвал бид нэр тэг ингээд бас хүчгүүдэд байгаа хгүй. Тэгэхээр энийг гоё нэгдэх юм гайхалтай цагаан эрчмийн нэгдлийг үүсгэх бас хэрэгтэй байгаад байгаамаа. Одоо тэгээд хэр үүсэж байна? Та нар маань одоо нөгөө ойлгоцсон хүмүүс чинь хөг ижил болоод хэм нэгдээ дэм үсээд ив үсдэг гэдэг өгдөдс одоо бүгдөө л ярьж байна. Хажууд нь байгаа ээж маань хөг ижил нийлээд хэм үсэн штэ гэж хэлэхгүй мөртлөө эвтэй байхад бүх юм болно гэд бид нарыг одоо ч гэсэн хэлсээр л байна. Тэгэхээр та тийм маань одоо ингээд цуглардаг, нийлдэг баг хамт олон байгаа юу? Тэдгээрт маань хүмүүс ер нь хамрагдах байдал нь хэр байна вэ? Одоо манай энэ нэг юм цанаасаа юм өвгтөлтэй бүр ингээд нэг юм өвгдийнхөө хөтөлгөөгөр явж байгаа бас эмэгтэйчүүд байгаа хгүй. Тэд нар маань сая энэ Сүхбаатар аймагт 9 ээжийн өргөл 99 ээжийн өргөлтэй хийцэн. Одоо болохоор 999 ээжийн сүүн цацал өргөх юм 7 сарын 4-нд одоо тэр Сүхбаатар аймгийн мандал хийдэд өргөхөөр одоо ингээд бид нар бас бэлтгэл юмаа хийгээд ээжүүдтэй зар юмаа тараагаад ингээд явж байгаа. Тэгээд тэнд ээжүүд л ерөөсөн нөгөө их төрийн баг төр гэр бүл буюу гэр бүлийн нар нь нөгөө ээж эмэгтэй хүн байгаа учраас эмэгтэй хүн өөрөө хэр их зэгцтэй байна, хэр их ариун байна, хэр их үгийн эрчим нь ерөөлийн эрчмээр дүүрэн байна те тэр сүүн цагаан цацлаан хэр их одоо сайхан өргөж гин гэдгээс их хамаарах юм байна гэдэг ухаан дээр ирсэн учраас ээжүүд бид нар л ерөөсөн ариун байх юм байна. Одоо тэр нинжин цагаан сайхан сэтгэлийн эрчмээ байгаль ээжтэй өргөх юм байна гэдэг үүднээс одоо тэнд ийм 999 ээжийн сүүн цацал өргөх ёслол 7 сарын 4 зохион байгуулагдах юм. Тэгээ энд бас олон эмэгтэйчүүд, ээжүүд ерөөлийн тэр сайхан сүүн цацлаа өргөөсэй гэж бас урьж хүсэж байна. Тэнд юу үүсгэн гэхээр ингээд маш гайхалтай юм эрчим цагаан тий сүүн тэр сайхан цацлын ерөөлийн эрчим үүсгэд тэнд ийм нэг сүүн зам татаад тэнд өвгд маань бүр илүү тийм өндөр сайхан эрчимд одоо бууж ирээд биднэрт ингээд хөтөлгөө чиглэгээ одоо тэр гайхалтай юм өгөх бас тийм завшаан бүрдэж болж байгаа. Тийм байна. Бага газартаа 7 сарын 4-ний өдөр одоо ээжүүд бүгдөө сүүгээ бөгөөд сэтгэлээ шингээж чансан цайныхаа дээжийг өргөх юм болбол хүчин бүр л ихсгэнэ шүү дээ тийм ээ. Тэгэхээр та тийм маань зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаа маш чухал юм байна. Гадна тий яг үнэ 999 болгож ингээ оролцохоос гадна мэдээж байгаа газартаа ёстой нөгөө сайхан сүүн цацлаа ингээд өргөх юм бол энэ гайхамшигтай бас байгалийн ээжтэй өгж байгаа тий өвгд ээжтэй өгж байгаа хүн болж төрснийхөө бас нэг юм тий одоо тэр аз завшаан гэдэг юм уу энэ одоо нэг юм үүргийг биелүүлж байгаа юм бас хэлбэр байна. Тийм байна. Тэгээ та нар маань их сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм байна. Оюун санаа нэгдмэл байх нь өөрөө эв нэгдлийн үндэс гэдгийг бидний оюун санааны өндөр дээд богд маань дэлхийн ертөнцид ойлголцсон шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр их эзэнт гүрний үр сад бид чинь дэлхийд хаана байгаагаасаа үл шалтгаалаад оюун санаагаа нэгтгэж чадах юм бол тэр гайхамшигтай хүчүүл хуралдах нэ. Тэгэхээр тэр үйл хэргийг та нар маань 7 сарын 4-нд зохион байгуулж байгаад нь олон монголчуудынхаа өмнөөс та нартаа одоо нэг гүн талархаж байгаагаа илэрхийлэх нь
зүв байхаа гэж бодож байна. Их сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм байна. Баярлалаа. Тэгээд одоо нөгөө танаас сайхан асуултууд асууя гэж өгөн зорьсон штэ. Та маань маш олон гайхалтай хүмүүстэй уулзаа. Тэгээд таныг бас уудлал нэлээд сайхан зүйл гарахаар санагдсан учраас энэ хүү ярилцлага маань өрнсөн. За тэгээд танаас би өөрийгөө бас ингээд танилцуулаач ямар одоо үйл тэгээ танаас нэг юм байгаль ээжийнхээ төлөө тэгээ энэ өв ёс заншил гэдэг зүйлээ маш их дээдэлдэг Монгол тэгээ энэ зүрх сэтгэл нь бүр юм оргилж байгааг би мэдэрсэн учраас За баярлалаа. Харин тийм та над руу их хүрсэн баяраар яг өөрийнхөө дуу хоолойгоор тэгээд саяны ярьсан зүйлийг үлдээсэн байсан. Тэгээд халуун дотн хүлээж авсан. За, юуны өмнө би таны эхний асуултанд хариулт өгөхөөрөө танилцуулъя. Намайг л Ядан Сарынгийн зод 2 гэдэг. Сайхан ээж аавын 5 өрөө яг дунд нь дээрээ 2 ахта доороо 2 дүүтэй. Айл ийм охин үр байна. Тэгээд ээж аав хоёр маань их сайхан бүрэн дүүрэн бүгэн цэгийн бүр би сэтгэл оюуны хувьд төв дүрм өсгсөн гэн би цаг хугацаа өнгөрөх тусам мэдэрч байгаа. Тэгээд ээж аа хоёртоо яг энэ мөчийг дашрамдуулаад маш их баярлаж байгаагаа ээж аа хоёртоо илэрхийлэхэд сайхан байна. Энэ боломжийг бас ингэж олгосонд өөртөд нь баярлалаа. аав ээж нь бас баярлалаа. Тэгээд за одоогор би Шведэд 2 сайхан хүүтэйгээ амьдардаг. Тэгээд ажлынхаа хажуугаар тасралтгүй 13 жил Шведэд амьдарч байгаа хүүхдүүдтэй их хэл соёлоо түгээсэн. Сүүлийн 2 жил бол тэрхүү ажлаа хүлээлгэж өгөөд яг л одоо өөрийнхөө үндсэн ажлаа хийгээд тэгээд тэрнийхээ хажуугаар оюун санааны гэж хэлж болох уу Монголынхаа нийгэмд бас нэлээд оюун санааг түгээдэг хүмүүстэй ярих гэж зориод одоогийн байдлаар 100 нэлээд гарсан хүнтэй хөөрөлтөө хийсэн. Тэгээд тэрний нэг маань бол та болж байгаа. Зорж явдаг юм маань гэхээр хэлийн чандад байгаа бидний хувьд болохоор эх орноо гадна талаас нь хараад өөрийгөө бас ингээд нэг жоохон зайнаас харахаар бид нар чин эзэнт гүрний хойч үршүүдэ гэдэг бодол бол миний зүрх сэтгэл одоо тэр бие организмаар гүйж байгаа цэвэр ариун нандин цус усанд маань бол бүрэн шингээд ингээд бүр ингээд цохилоод идэг. Тэгэхээр эзэнт гүрний эзэд байсан оюун санааны өндөр хүмүүсийн яахаар байхгүй үс нь бол эмхтэй хүн байсан юм байна. Их хүн байсан юм байна. Өсгөө хүн байсан юм байна гэдгийг цаг өнгөрч минут агшин игшин бүрэл яагаад ч юм бүрэл гүнзгий ойлгоод байгаа. Тэгээд тэрнийхээ нэг илэрхийлэл болоод хэдүүлээ ингээд сайхан хөгжил дэвшлиг ашиглаад дэлхийн хаанч байсан хамаагүй чөлөөтэйгээр холбогдоод бодол саналаа хуваалцаад хөөрөлдөд сууж байгаа нэг ийм бүсгүй байна. За тавьч танилцуулъя. За тэгээ хоёр дахь асуулт нь та ингээ фэйсбુક дээр өдөр болгон хосын болцоо гэдэг ийм 300 одоо хэдтгэх дээр явж илаа. Тэгээ энийг өдөр болгон оруулт юм байлээ. Энэ маань одоо ямар одоо цаанаа тийм гайхалтай утгыг агуулж ингэж та оруулдаг вэ? Энэ дуул нь бол нэг гүн юм байхгүй. Би зүгээр нэг зүйл гүн дүү ойлгосон нь өөрөө өөртөө үнэнч вэ гэж эрс шийдээд тэгээ нөгөө хүн чи ингээл заа балчи гэл нэг жоохон ингээд цоцох гад ч юм уу ядрах гад ч юм уу өөртөө шалтгаан бүтээгээд идэг. Тэгээд түүнээс татгалзъя гэж дотроо яг 3 зүйл дээр би өөртөө амлалт өгөөд тэгээд тэрэндээ тууштай байхын тулд юугаар хөтлөх вэ гэж бодож байгаад ийм сайхан зүйлээр хөтлөж болох юм байна гэд нэгт өөрөө өөртөө үнэнч байх гэж хийсэн. Хоёрт нь болохоор яг тань шиг асуултыг миний хувийн мессенжерлөө асар олон хүн илгээсэн. Тэгээд цаана нь байсан бас нэг үндс нь болохоор хайрын болзоо гэдгийг хүмүүс хайр гэдэг зүйлийг юу гэж ойлгодгийг болдоо гэсэн эргцүүлэл төрөөд тэгээд хайр гэдэг бол яг тийм амны уруулан дээр гарч ирээд хилчдэг цээжний энэ наахан байж байгаад хилчдэг зүйл биш. Цээжний тэр цаана гүнд байдаг бүр гүний гүн чандын чанд зүйлийг л ойлгоё гэж хичээгээд тэгээд үгээр илэрхийлэхээс гадна зургаар бас илэрхийлж болох юм байна гэж бодоод тэгээд давхар ийм агуулгатай явж байгаа. Өнөөдөр тийм ээ маш таалагдсан тийм.
Тийм тэгээ тэрийг би өдөр алга ингээ оруулж ин да ямар гоё тэгээ тайрын болзоо гэдэг тэр зургнууд нь дандаа тий аим хөөрхөн амьтад шууд гэдэг ингээ Тэгэхээр байсан. нөгөө би өөрөө байгалийн нэг хэсэг миний дотор яг л ээж маань аав маань хэлж сургасан үнэнч байгаарай. Монгол хүн гэдэг чинь хэлсэндээ хүрдэг юм шүү гэд одоо сургах гэхээс илүүтэй зүгээр л яриан дундаа ярьдаг байсан тэр үгнүүдийн үн цэнийг бүр алхам бүрдээ мэдээд байгаа. Тэгээд за гэдэг үгийн ард ямар их хүний хичээл зүтгэл үнэнч байдал тэр болцсон ч болзоондоо байх гэж зорддог бүр үнэнч гэдэг зүйлийг бүр ингээд агуулгыг нь олон талаас нь хилээд өгсөн нь аавыгаа хараад одоо би ойлгож байгаа байхгүй юу? Эр хүн гэдэг чинь ийм. Тэгэл заа гэж хэлсэн нь амьдралдаа хүртэл 50 жил ингээд бүрэн бүтэн хүүхдүүдийнхаа төлөө ханыхаа хажууд ингээд үг дуурахгүй мөртлөө ингээд сууж ин гэдэг нь цаанаа өөрөө заа гэж хэлсэн андгааг агуулж байгаа юм байна. Тэгэхээр айл гэрийн үрх болгоныг толгойлдог эцэг бүхэн түүнийг түшээд хажууд нь төвчээртэй хүлээцтэй байж чадж байгаа эмэгтэй хүн болгон ямар гайхалтай юм бэ гэдгийг одоо цаг өнгөрөх тусмал их л ойлгоод байна. Харин тийм ээ ерөөсөө бүх юм явж явж нөгөө бүсгүй хүний ухаан дээр л ирж л байна л да. Тэгээд бүсгүй хүнээс гарах тэр энерги гэдэг зүйл, эрчим гэдэг зүйл өөрөө маш одоо хэрэгтэй юм байна л гэж юм. Тэгэхээр та маань одоо байгаль ээжийнхаа төлөө ингээд ямар одоо бодол сэтгэлтэй өөрөөсөө ямар эрчмийг ялгаруулад байгаль эхийн төлөө та маань одоо хувь нэмэр юу оруулж байна? Би нэх айхтар зоригтой бол хувь нэмэр оруулаагүй. Зүгээр одоо нөгөө оюун санааны хамгийн оргил эзэн богдын үлдээсэн бие засаад гэрээ засаад төрөө зас гэсэн энэ цөөхөн үгэнд багтаацсан гүн ухаан нь өөртөө үнэнч байгаад өөрийгөө хайрлсан хүн бол одоо бидний яриад байгаагаар тэр эрчим энерги нь бүрэн дүүрэн нэгт цацрдаг юм байна. Хоёрт өөрийгөө бүрэн дүүрэн ойлгох гэж хичээж явж байгаа хүн бол таны хэлдгээр алдаагаа ойлгоод тэр хүлээн зөвшөөрөөд алдаа баг гаргаад тийм үү алдас баг гаргаад ирэхээр байгальдаа үзүүлэх хор хөнөөл нь аанда багасаад ирнэ. Яагаад гэх юм бол өмнө нь би асар олон зүйл худалдаж авдаг байсан. Эмэгтэй хүн чинь өстой бүх юм хэрэгтэй штэ гэдэл аксессуароос үзүүлэл одоо маш их зүйл байдаг байсан. Сүүлийн 3 4 жил би тэр бүх зүйлээ одоо хүмүүс болохоор эмэгтэй хүн шуналтай гэж яриад байдаг. Хүн альва зүйлийн учир шалтгаан гэсэн хоёр зүйлийг хүн хариуцлагатайгаар ухамсарласан үед үйлдэл гэдэг болол үнэхээр зөв сонголт хийдэг юм байлээ. Тэгэхээр одоо хүн бүхэн энийг ойлгоход хүн бүхэн өөрөө туул нь өөр учраас өөр замаар явах боловч нэг л эмэгтэй хүн ойлгочиход тэр хэрэггүй худалдан авалтуудыг хийхгүй байхад эргээд би байгаль ээжтэй хог хайхгүй. Хог багаснараа гимтэхгүй. Гимтэхгүй байснараа цэвэр усны эргэлт бидэнд буцаагаад ирнэ. Гих мэтчилэнгээр. Тэгэхээр өөрийгөө засахад ертөнц засартаага гэдэг үгийн учрыг ер нь жоохон тэмтрээд л ойлгох гээд л хичээгээд явж байна. Харин тийм яг үнэ бид нөгөө нэг хүн чинь ямар ч их юм хэргэлдгийг ямар ч их юм идэж уудын тэг гэтэл ингээд идэж уухаан хураагаад өмсөх зүхээ хянаад ингээд ирэхээр эргээд бид нар байгаль ээжтэй маш их одоо тусыг үзүүлж байгаа юм байна гэдэг зүйл дээр ирсэн. Дээрээс нь хамгийн чухал юм нь ерөөсөө хүн нөгөө юу юм хэлээ л дээ. Өөрөө өөрлөгөөл өнгөөгөл өөрөө өөрлөгөөл байгаа л өөрийнхөө тэр алдаануудыг хүлээн зөвшөөрөл тийм ээ би мэдгүй байсан байна. Тийм ээ би үнэхээр алдсан юм байна. Үнэхээр би байгальдаа урд нь зөв бас харьцсан юм байна. Би үнэхээр буруу байсан юм байна гэдгээ нөгөө үр зүрхнээсээ ингээ ухаарад явчих юм бол өөрөө эргээд бас гайхалтай тийм өөрчлөлтийг хүнд бас өгөх юм байна лээ гэж. Харин тийм. Тэгээд бид нар чинь нөгөө нүүдэлчин гэдэг нь бусдаас ялгаатай өвөрмөц гэсэн үгнийхаа зүгээр ингээд нөгөө өвөрмөц гэдэг нь бусдаас бүр содон модон гэсэн үг биш. Бид нар бол 4 цагийн удиралтай яа харах байхгүй 5 уршуу малтай учраас байгаль дэлхий биднэрт тийм газрыг өвгдөж ухаантай альва зүйлийг танин мэддэг учраас биднэрт тийм сайхан үлгийн нутгийг үлдээч гисэн. Тэгэхээр энэ үлгийн нутагт төрсэн хүмүүс бол яа харах байхгүй бүр байгалыг бусад 4 твийн хүмүүсээс илүүтэй байгаль дэлхийн
учир шалтгааныг онцгой танин мэдснээрээ бидний өмнө алхах нэг чиг үндэстэн бөгөөд хүн бол ер нь байхгүй юм байна гэж үлдээсэн нь үнэн юм байна гэж сүүлийн үед одоо ойлгоод байгаа. Харин тийм за тэгээ та маань одоо эмэгтэйчүүд ээжүүдтэй тий хандаад одоо ер нь юу хэлхийг хүсдэг вэ? Юу одоо та нар тий нэг юм хүсэх ч юм уу тий уриалгах зүйл байвал Оройлохоо эмэгтэй хүн эмэг цэгцтэй байх юм бол хажууд байгаа эр хүн хүүхдүүд бүх зүйл аанда цэгцрээд ирнэ. Тэгэхээр ерөөсөө л эмэгтэй хүний нуруунд дээр эргэх ертөнц энэ дэлхий за тэгэл тэр өнгөтэй гэрэлтэй жавхаатай цог хэмбэртэй байх бүх бүрдэл бүсгүй хүнээс байгалаас үнэхээр заяасан юм билээ. Тэгэхээр бид нар өөрсдөө бие сэтгэл оюун гэсэн гурван бие дээрээ эмэг цэгцийг үүсгэж чадах юм бол бүх зүйл цэгцэрнэ. Тэгэхээр эмэгтэй хүмүүс өөрийгөө хайрлна гэдгийг өргөн хүрээгээр ойлгоод тэгээд үйлдэл хийгээсэй л гэж хүсэж байна да. яг үнэн тий. Тэгээд тэр сайхан эмэгтэй хүний амар амгалан байдал тэр сайхан одоо хатан ухаан байж иж тэр одоо гэр бүл үр хүүхдийг үлгэр дураалал болгож тэр дэвчээр гэдэг зүйл байх хэрэгтэй юм байна лээ гэдгийг бас би ингээ ойлгоод ухаарад байгаа юм. Тэгээд одоо бид нэр үнэхээр мэдэхгүй болоод ингээ алдсан байж болно. Одоо бүгдээрээ зүгээр л сайхан тий энд бол хэний ч буруу байхгүй, хэний ч буруутах аргагүй байгаад ахгүй бүгдээрээ л мэдэхгүй байсан нөгөө анх удаа бүгдээ амьдарч байгаа гэдэг шиг тий. Тэгэхээр одоо бүгдээр энийг зүгээр хүлээн зөвшөөрөөд тийм ээ би үнэхээр мэдэхгүй байжгаад алдчихжээ. Тэгвэл энэ хамгийн гайхамшигтай нь энэ өөрөө нөгөө энергийн төвшинч тэр ухамсарын төвшинч тэр хувиргаж одоо ингэж өөрчилж одоо болдго нь хамгийн гайхалтай юм билээ. Одоо жишээ нь би нэг юм үүлийн үйлдэлсэн бол тий тэргээ би одоо очиод ингээ хургаж болж байхгүй ухаарлаараа бүр ингээ үр зүрхнээсээ ухаарчих жоохгүй. Би тэрийг тгээ гомдооцсон юм байна штэ. Ястай нэрээ ястай намайг өршөөгөөрөө тэ уучлаарай. Ингээ би чамайг ингээ гомдоосон байна ч гэдэг юм уу. Би үнэхээр мэдгүй болоод ингээ алдчихжээ гэд ингээ үнэхээр ухаарах юм бол тэр нүрээ бид нэр эргээд нөгөө ерөөсөө л гიშгсэн мөр болгоно ингээд хараад тэрнтэйгээ ажиллаад ингээд тэрийгэ хуургах юм бас гайхалтай боломж бол бидэрт байд юм байна. Байдаг шүү гэдгийг бас эмэгтэйчүүд ээжүүдтэй хэлхийг хүсэж байна. Одоо хорвоо дэлхийн ертөнцийн Квантынхаа онолоор ч гэсэн бүх зүйлс задардаг хөдөлгөөнд оршдог гэдгийг хүн бүхэн мэдж байгаа. Тэгэхээр хөдөлгөөнд оршиж хувирдаг зүйл юм чинь хамгийн чухал зүйл нь чин сэтгэлээсээ ойлгосон ойлголт гэдэг чинь ойгоо л явчихж байгаа. Ойгоод явах уу? Ойлгосон гэдэг байгаа тэр нэг бариад авсан зүйлээ цааш нь асуулт асуугаад, лавшруулаад, ухаж ойлгоод гээд олон үе шат байгаад байгаа. Тэгээд цаашаага ингэж барьж авчаад түүнийгээ судлаад асуултаа лавшруулад асуугаад байх тусам танин мэдхгүй гайхалтай ертөнц өөрөө өөрт нь тохирсон ертөнцөөрөө яг ингээл нэгдэд л ирдэг юм шиг санагддгийн. Тэгэхээр ойлгох нь чухал. Эхний алхам түүний дараагаар зөв асуултыг дахин давшруулж асууснаар энэ гайхамшигтай зүйл рүү орох боломжтой юм шиг байгаамаа. Тийм тэгээ бид нар чинь нөгөө энерги чи өөрөө устгаж өгөө болохгүй зөвхөн хувьсаж өөрчлөгдөн гэдгээд ерөөсөө энэ энергийн хуулийн дээрээ л ажиллажвал их хөнгөн амар сайхан юм байлээ дээ. Тэгээд бид нар чинь хүн чинь нэг ганц ялаа бүтээдэг байлгүй, ганц шоргоол амьлуулж чаддаг байлгүй, амьтнаас нэг сүртэй ялгараад ах юм уг нь байхгүй шүү дээ. Тэгээд одоо чинь нөгөө нэг биологийн хичээл дээр амьтны нэг 7 ижил шин чанар гэдэг байдаг шүү дээ. Нөгөө амьсгалах, хооллох, үржих, мэдрэх гэд ингээ юм нэг 7 юм нь яг амьтантай. Гэтэл яг нэг юм амьтны энэ үйлдэлүүдээс илүү гарч чадахгүй байгаа бас хүмүүн заяатнууд ингээ олширсан байгаа болохоор бас их эмээнэлтэй юм шиг тий. Гэхдээ бид нар энийг одоо зүгээр л бүгдээрээ мэддэг л олчлоо шүү дээ. Ер нь бол тий одоо бүх юм ил тод олчлоо шүү дээ. Ер нь ойлгомжтой олчлоо шүү дээ. Тэг яхан зүгээр л үйлдэл хийгээл өөртөө ажиллаад өөрийнхөө тэр үнэнтэй зүгээр нүүр тулаал ингээл явчмаар байгаад байгаа хгүй юу? Асуулт асуухгүй тийм хүлэн зөвшөөрөх чадахгүй л юм л да. Үгүй ээ би лагаа би мэднэ. Би л мэдчихээн. Би баг орчлон ертөнцийн бүх юм мэдээд байна ингээл байх шиг байгаа. Тэгээ ер нь бүх зүйл ингээд зөв хүлэн зөвшөөрөөл уусан ингээл нэгтчмээр л байгаа юм л да тийм.
Хүн бөхөө өөрийн гэсэн нөгөө тус тустай туулалтай. Тэгэхээр тэр тууллынхаа замыг унсан ч байсан буцаж босч ирээд явах сэтгэлийн хат гэдэг зүйл их чухал юм шиг байгаамаа. Тэгээд тэр сэтгэлийн хат гэдэг зүйл энэ олон урт удаан хөгжлийн явцад одоо яг энэ үед жоохон сулраа юу да гэж харагдаад байдгийг. Альч одоо нийгмийн давхарга дээр тэгэхээр сэтгэлийн хаттай гэдэг зүйлээ генэндээ байгаа ДНК-д байгаа 9 үеэр удамшиж орж ирсэн мэдээллийнхаа одоо саналуу жоохон ингэж хараад ойлгоход бол монголчууд бол тэгхийгээл босоод ирнэ. Тий? Тэгхийгээл босоод ирнэ. Жоохон орхтол юм. Одоо тэгээд 7 сарын бишээ одоо 6 сарын 20-нд энэ Говь Алтай аймагт эхлэхийн энэ сэтгэлийн булчингаа хөгжүүлээ гэд бууж аргал ахын энэ гахалтайгаа явгаа аялал тэг ингээд өдөрт 30 км яваад ингээд буудаллаад тэгээ ингээд байгальтаа ээлтэй эн чинь нөгөө нэг юм хамгийн гоё нь байгальтаа ээлтэй нөгөө буйрлсан газараа юу ч үлдээхгүй ахаад дараагийнхаа ингээд газар руу тэр өнөөдөр уулын бил тоонсон бол маргааш нь тэр уулын цаана юу байгааг бид нэр мэдэхгүй те ийм сонирхолтой дээрэс нь ийм одоо сэтгэлийнхаа хатыг хүн чи өдөрт бас ингээд 30 км 5 өдөр алхна гэдэг бол миний хувьд одоо гоё ийм шин челленж болох ч байгаа. Тэгээд бас догтлон ингээд хүлээж байгаа. Тэгээд бас 8-аас 12 дугаар ангийн хүүхдүүд бас нэлээд гоё оролцоосоо энэ багасаа бид нэр ийм сэтгэлийн хат гэдэг зүйлийг бас одоо монголчууд маань багасаа ингээд хэрэгжүүлээ явж исэн биз дээ. Гэтэл одоо бид нар чинь ийм утас үзэл, зурагт үзэл тий энд ч одоо ямар ч ийм сэтгэлийн хат ер нь суух боломжгүй болчиход байгаа байхгүй. Харин тэгээд насан туршид бас зориулсан зохион байгуулагдах юм байна лээ. Бодож байгаа дахтай хамтраад та нар маань их сайхан ажил хийж байгаа юм байна. Нөгөө сэтгэлийг хэрвээ хоёлаа түрүүнээс хойш байгаль гэдээ ярьчлаа. Байгаль чи өөрөө хөрс байгаа. Тэгэхээр тэр олон хүмүүсийн сэтгэл гэж сэтгэлийг хөрс гэж хэрвээ аваад үзэх юм бол хөрсөнд байгаа үрийг нь та нар маань ингээд сэргээгээд байна. Тэр бүр хамгийн чухал. Тэгээд соёолоод ургаад тэнгэрлүгөө цомирлгэн дээшээ тэмүүлэл ургана шүү дээ. Зөв юм байна, сайхан юм байна, гоё юм байна гэд. Одоо бид нэр яг зүгээр ингээ үнэн байдлаа хүлээн зөвшөөрчүүл хэрэгтэй байхгүй. Одоо жишээ ингээ цуслан гэхэд чинь те ийм хүүхэд очиод ингээ анхаарлыг байнга сарниулаад те энэ ч гоё байна, ийм тэмцээн уралдаан ингээл те хооронд өрсөлдүүлээд анхаарлыг нэрөөсөө байнга ингээ гадагшин ингэж байлгасаар агаал тэгэл нэг юм хог мог те ийм хаягдл их гараал ингээ ийм жоохон байгальтаа ээлгүй юм шиг санагдаад байдаг байхгүй. Гэтэл энэ маань яг нөгөө хүнийг илүү өөрлөвн л ерөөсөө өөрөө өөртөө байлгах те өөрийгөө ялан дийлэх өөрөө өөртөө ингэж тэмцүүлэх ийм үйл явц дээрээс нь байгальтаа ингэж харилцаж одоо шүтэлцэхтэй энэ байгалаа мэдрэх тэр зүүн мэдрэмжийг илүү сэргээх иймэрхүү одоо зорилгоос яваад байгаа. Тэгээ байгальтаа маш ээлтэй минималтэй ингээд сайхан байгальтаа унтлаа босоод бүх юм аваад явлаа тий энд чинь бол тийм айхтар техник технологи гэдэг зүйл байхгүй учраас нэг газараа удаан ийм олон хүний төвлөрсөн юм байхгүй учраас байгаль ихтлэгээ далхахгүй байна тий. Одоо нөгөө нэг аялал жуулчлал нэртэй яг одоо энэ ийм нэг төвлөрсөн газар болгоод тэрийгээ дагаад ингээд маш олон хүний хөл хөдөлгөөн маш олон хүний техник технологид очиж тэр газрыг ингэж далхлаад маш их юм хог новш одоо үлдээд тэгээ ингээ аялах нэртэй сайхан аригтаж одоо ингэж явж байгаа юм нөгөө сайхан байгалаасаа эрчим энерги авах харин ч бүр баг байгалаа ингээд доройтуулаад байгалаа ингээд хог новшоо үлдээгээд тэр байгалыг баг лус савдгийг хилэгнүүлээд эсвэл бүр доройтуулаад гомдоогоод ингээд явж байгаа нь бол өөрөө бодит үнэн болчихлоо шүү дээ. Тэгээ энэ үннийг бид нэр зүгээр л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж би бас хэлмээр санагдаад байна. Хийж байгаа ажил бол үнэхээр үйлс бадарсан. Хүмүүс бодох нэ нарвал тэнгэрт манддаг гэж нэрч боддороо тэнгэрт манддаг. Мөн хүн бүхний дотор нар манддаг. Тэгэхээр хүн бүхний дотор байгаа тэр гал бадарч байдаг зүйлсээ нарыг нь мандаж байгаа та нарын ажлыг сонсоод их сайхан санагдаж байна. За одоо хоёлаа энэ ярианаас жоохон хүн дээрээ хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? Хамгийн сүүлд Алтан нүүдэл уншсан. Алтан нүүдлээ дээр мэдээж энэ бүх байгалаа хамгаалах тухай бэлэг ном маань бичсэн байгаа. Алтан нүүдэл. За тэгвэл хоёлаа сүүлийн уншсан тэр сайхан номоос танд бүр ингээд нэрээ тийм штэ гэж тусгал юу вэ?
Одоо та ингээд яриад байгаа бэлэг эрдмээ яриад ингээд арга мэдгээ Мөнгөний яриад боодын системд явж байгаагаа мэдгүй байсан юм байлээ л дээ. Ингээ юм систем үүсцэн тэр нь ингээд хүмүүсийг яаж ингээд мөнгөний тэр боолчл руу өрнөөс өрний хооронд явуулж байгаа тий. Энийг бид нэр бас тэр болгон том зургаар нь ерөөсө хардгуул юм байлээ л дээ. Яг тгий гаргаад ирсэн чинь тийштэй ийштэй яг ингэж байгаа юм байна тий. Яг энэ юм байна. Тэгвэл би энэ системийн гадна байгаа мó дотор нь ингээд төөрхөн ингээд зовоод тий юу гэдэг мэдгүй ингээд явж байгаа мó гэх ингээд харах тэр боломжийг бас олгосон байхгүй тий. Тэгээ би бол яг гадна л байгаа юм байлээ л тий. Тэгээд дээрэс нь ингээд үнэхээр бид нэр тийм алтан нүүдэлтэй ухамсар тийм нүүдэл хийх юм биднэрт бол үнэхээр боломж нь бүрэн дүрэн байдаг юм байна. Байгаа юм байна. Монгол хүнд тэр дамаа үнэхээр байгаа юм байна гэдэг дээр бол би зүгээр л 100% бат итгэлтэй байгаа. Бидний өв дээдсийн хөтөлбөрөө бол үнэхээр гайхалтай юм байна. Байгаа юм байна. Бидний зүм мэдрэмж угаасаа тэрийг мэдээд байгаа боловч наан нь оюун санаанд дийлэхгүй байна заяа. Өдөр тутмынхаа ахуй амьдралд ингээд нэгэнт орцсон зарим хүмүүс бол тийм ингээд гарч чадахгүй. Гэхдээ цаад зүм мэдрэмж нь болохоор байгаад идэг. Уг нь бол тийм энэ зөвдөө гэдэг үгний тийм байгаад байгаа боловч бас тэгээд оюун санаагаа дийлж гарч ирж бас чадахгүй байна гэж харсан тэр номноос. Харин тийм ээ. Нэг үе бодоход бас хүмүүс суурьаар нь нэлээсээ ойлгоод байгаа. Тэр чинь тэгэл болоод явчихж байгаа юм тий. Суурьаар нь ойлгоод ирэхээр. Тэгэхээр өвөг дээдсээ оюун бэлэг биднэрт цээжнээс цээзэнд амнаас аманд одоо бол ном судар болоод асар олон төрлөөр ингэж биднэрт өвлөгдөж үлдэж байна. Тэгэхээр дээд тэнгэр дэрэгдэх газар дэрэгдэх байгаль их доод газрын энэ гайхамшигтай гурван холбоосын дунд бид нар байсаар байсан юм байна. Цаашдаач байх юм байна. Хойч үе маань бол тохон өндөр байдаг учраас бүрч ухаалаг явах бах. Тэгэхээр тандаж сэргээж гаргаж ирж байгаа нь одоо та болоод таны хамт олон гээд салбар зүтгэж байгаа оюун бэлэгтэй хүмүүсийн ажил байгаад байна. Та одоо ингээд сүүлийн хэдэн жил энэ сайхан бэлэг зүйл рүү ороод үйлдээд ингээд явж хахад таныг эсэргүүцэж байгаа хүн ойр орчинд чинь гарч байв уу? Тэр хүмүүсийн одоо юу гэдгийг эсэргүүцлээс гэхүү тэр буруу зуруу ойлголтоос хэрхэн яаж ирэн давж гарч яв та? Мэдээж ингээ гэр бүлийнхэн ч юм уу ингээ ерөөсөй ойлгодгүй энэ одоо юугаа яриад ингээ яваад байдیں۔ Бараг солиотой юм яриад гэж бүгдээрээ л тэгдэг. Тэгээд цаанаасаа л нэг юм өвгтийн хүч үгээд байдаг юм шиг аа. Тэгээд би тэрэнд нэх айхтар ундаггүй. Тухайн үед бол ингээл жоохон тэр ямар сони яг намайг ойлгохгүй юм бол гэсэн нэг юм жоохон юм гомдолтой байсан боловч сүүлдээ бол одоо бүгдийн сайхан хүлээн зөвшөөрөөд бүгдийн тэр гайхалтай тэр хайр гэдэг зүйл эндээс ундардгийн байна гэдгийг мэдсэн учраас бүгдийн одоо тэр алдаатай оноотой тий хайрладаг, уучладаг, тий өршөөдөг тийм болсон учраас одоо л надад юу ч саад болохгүй. Тэгээ энэ бивээ үлдсэн энэ насаа би ерөөсөй байгаль ээжийнхаа төлөө тий энэ өв дээдсийнхаа энэ хөтөлбөөгөөр л ингээд явчихил гэж юу н бодож байгаа юм. Түүнээс энэ хүн болж төрсөн завшаан чи ерөөсөө л бид нөгөө урд үйлдсэн одоо өг дээдсийн маань санаатай болон санамсаргүй үйлдээд явсан тэр гим нүглээ цайруулах те энэ боломжийг л олох гэж нөгөө 9 үеийн засах гэдэг шиг энэ ахин төрөөд байгаа ч ерөөсөө тийм л шалтгаантай юм шиг би бол ойлгосон байгаа даахгүй юу. Түүнээс энд би ирээл ингээл те зөвхөн энэ биенийхээ аз жаргалыг хөөсөөр агаад тэг нэг 80 наслаа явахсан чинь бөөн харамсалтай, бөөн гомдолтой, бөөн нэг юм тэгээд те нэг юм хоосон оршихуй ирчээд нэг баах юм аваад явах гэдэг байхгүй юу. Нэг тийм амгалан тайван биш. Юмд санаа зовсон те үр хаажтай санаа тихгүй тулд би яг ингээд энэ хорвоогоос буцах тэр өдөр хүрэхэд би энэ хорвоос маш гайхамшигтай амгалан тайван буцахын төлөө тэгээд өнөөдрийн идэж ууж байгаа зүйл өнөөдрийн миний хийж байгаа үйлс маань миний эрүүл мэндэд нөлөөлдөг юм байна. Миний амьдралын хэмээгийг бүтээдэг юм байна. Би магадгүй 60 настай 70 настай би им тан хэрэгэлсэн им эмээ ах юм уу? Эрүүл сарвал эмээ ах юм уу? Тэ үр хаажтай үлгэр дуурайлаа би яаж үзүүлэх юм бэ гэдэг бас бүр тэр баг 40 60 жилийн дараахыг хүртэл ингээд бодож сэтгэл явжлаа юм л та. Харин тийм ээ өнөөдрөөс чинь л ирээдүй гэдэг зүйл бий болоод байгаа шүү дээ тийм ээ одоо цаг. Тэгэхээр одоо цагтаа хүн зөв байж чадах юм бол тэр өвөг дээдс яриад байдаг үүлийн өрнж байхгүй, үрэнж байхгүй, мөрөнж байхгүй байж болохын юм шиг байгаа юм тийм.
Тэгээ ингэдэм байлээ өвгд эцүүд чинь хөөхөн ингээд бидний шахаалгаа юм байлаа. Уг нь бол айлч чадхаараа л тэгээд нөгөө айл бүрээс те өрх бүрээс нэг хоёроо ингээд шахаал идэм байлээ. Тэгээд дааш тэрийг нь бид нэг ингээд 100% хүлээж аваад те даатгдгүй юм байлээ. Итгэдэггүй юм байлээ. Эргэлзээд идэм байлээ. За нэрийн яг юу ч гэдэг. Уг нэг юм мэдрээд байгаа заяа. Уг нэг юм мэдрээд байдаг. Ихтэй эргэлзээд байдаг. За яг энд байгаа болов эднэр яг ингэж байгаа юм болов хөтлөж байгаа юм болов яах юм бол их юм бол гэд эргэлзээл байд юм байлээ. Би бас өөрөө тэрийг анзаарсан л да. Тэгээд би итгэх хэрэгтэй юм байна. Бүрэн одоо тий ингээд холбогдох хэрэгтэй юм байна. Хүлээж авах хэрэгтэй юм байна гэдэг гиснээс хойш бүр илүү тий ингээд мэдрэгддэг ч юм уу, илүү гайхалтай зүйлсээ харуулдаг ч юм уу, өгдөг ч юм уу, ийм зүйлсүүд бас болд юм байлаа. Тэгэхээр шахуулаад байгаа өвд эдс чи ингээд тий таны ингээд шахаад энэ үлээ хий тий энэ хорвоо дээр ирсэн зорилгоо сүнснийхаа зорилгыг биелүүлээ гэж шахаад байгаа бол бүрэн дүүрэн өвд эдстэй итгээд тий тэднэрт ямар ч эргэлзээ битгий өгөөрэй зүгээр ингээд тэдэнд даатгаал тий үлдээчээрээ гэдэг зүйлийг бас хэлмээр санагддаг. Яг энэ сайхан сэтгэл нөгөө нэг итгэл байж иж итгэл бол бүх юмны хөрс. Итгэл дээр тэр бүх зүйл зангилагддаг. Тэгэхээр өөрийнхөө дотоод оршихуд итгэнэ гэдэг нь бол одоо хүмүүн заяаг олж төрсэн бидний хэвд их чухал байх нэ гэж таас их чухал юм хэллээ. Тэгээд хүмүүс таны одоо тэр ярианаас энэ зүйлийг ойлгоод юм уу ингээд нэг нэрээ юу үлээгээд бодоод аваасаа гэж хүсэж байна. Тэгэхээр нөгөө их өөрөө заавчлаарай. Хүн өөрөө юу юм бэ лээ? Тэнгэр газрыг холбогдох ганц одоо тийм гайхамшигтай төрөл зүйл юм байлээ л дээ. Одоо хүн л ганцхан бодож сэтгэн хүн л энэ дуу хоолойгоор ярьж штэ. Тэрнээс морь ярьж чадахгүй, тий? Хонь ярьж чадахгүй. Гэтэл хүний төрөл завшаан гэдэг бол ерөөсөө л тэр өвгтийн хүслийг биелүүлэх газартаа итгэгдэж тэр нөгөө газартаа гагнагдаж тэнгэртэй итгэгдэж ингэж энэ зүрхэн чандаас тэр зүрхэн чандны тэр дуудлага маань өөрөө энэ бүгдийг ингээд сайхан засаж залаад тэр үүлийн үрээ ингээд сайхан хувиргаад те ухаарад ингээд явах боломж нь байгаа учраас надад байгаа учраас нөгөө өвд эцэс маань ч гэсэн над руу хандаад байна шүү дээ те бид нар руу хандаад байна шүү дээ. Тэгэхээр яана би ухаарж амжаагүй явцсан юм аа одоо чимэн нэг ухаарад энийг ингээд хийгээд өгөөч гэд бид нар руу уг нь ингээд өгөөд итгэл юм байлээ л те хандаад. Тэгээ даанч бид нар тэрийг одоо хүлээж авах сөхөө зав байхгүй штэ нөгөө урдах нөгөө одны дөрөв байгаа штэ ээж байх нэг компани захирал байх сургуулийн захирал байх эсвэл одоо юу гэдэг те нэг багш байх ингээд нэг баахан дүртэй нөгөөдөлтэйгээ ингээд завгүй. Тэгээ нөгөө цаанаас энэ өгж байгаа юм аач авах завгүй. Одоо бүр нөгөө байглаасаа олдсон чи бүр байглаач мэдрэх юм завгүй ингээ явж байгаа. Тэгээ нөгөө сая номоо ярьжсэн дээр тэр нөгөө мөнгөний айхтар тэр систем чи өөрөө цаана юу сүтгээд байгаа юм гэхээр нөгөө байгалимаа сүтгээд байгалыг маань ерөөсөө ингээд ухаа төнгчөөд те байгалийн экологийн тэнцвэрийг ингээ алдагдуулаад байгаа гэдгийг бас хэлэх нь энийг анхаарах хэрэгтэй болсон бид нэр. Харин тий. Тэгэхээр хүн бүхэн нэг ойлгосон ойлголт болгоноороо дор бүрнээ цэгцэрчгтэл уулна бас ч гэж болчих гээд байх шиг байгаа юм. Тэгэхээр их улсын хурааг одоо хураалан дуудаад түүнийг хэрэгжүүлээд үйлдэл болгоод явах нь хамгийн чухал. Тэгвэл хэдүүлээ үйлдэл хийхгүй бол яриад байх юм бол одоо ярьсаар байгаад нөгөө энерги маань дуусах ч бас нэг тийм хандлага ажиглагдаад байгаа. Тэгэхээр үйлдэл хийж байгаа. Эргэн тойрон. Бас ярьсан хүмүүс байна. Уг нэрээ л ах юм гоё юм яриад ах юм. Тэгээд яг өөрөө ингээ яваад хийж байгаа мөхөр байхгүй. Гэтэл бод жаргалгаа ч одоо 10 жил те энэ олон улсад очиод ингээд гүүгээд өөрийгөө ялцсан байна штэ те. Тэгээд энэ холбогдох юмтайгаа холбогдсон байна штэ. Тэ энэ бол бүр бодит юм үйлдэл те өөрөөрөө туулсан юм байхад зүгээр нэг сайхан юм яриа л тэнд ингээд өөрийнхөө бие амрыг хараад байгаа хүмүүс бол зүгээр үйлдэл хийгээрэй л гэж хүсмээр байгаа юм тийм. Тэ үйлдэл хийгээд ирэх юм бол нөгөө ойлгоцсон ойлголтууд нь батчаад улам цаашаага ингээд нэмэгдээд түгээд явах боломжтой юм шиг байна. Тэгэхээр их улсын хурааг дуудаж байгаа нь өөрөө нэгт ихтэлж бодож ярьж эхлэх дараа нь үйлдэл. Тэгэхээр үйлдэл хийгээд явж байгаа энэ сайхан бүсгүйгээс эрх баяраас одоо эрх мэдэл гэдэг чинь бол оюун санаагаар дамжиж орж ирдэг түүнийг баяртайгаар түгэн гэдэг нь өөрөө их үйлдэл та үйлдэлд явж байна. Тэгэхээр талархал гэдэг зүйлийг одоо танд талархах зүйл зөндөө байгаа. Гэхдээ яг энэ мөчүүд өөрийнхөө сэтгэлдээс ундран гарсан аваа гიშгээрээ дамжуулаасай л гэж би хэдээсэй л гэж хүсэж байна. Тэгэхээр танд талархалтай эсхийг.
Би бол ерөөсө бүх зүйл талархдаг. Тэгээд амьтаа бүхэн нэгдэж, амьд байгалийн эрчмээ сэргээцгээе, амьд галын эрчмээ сэргээж, тэ алтан нүүдэл сэргээж, ард түмний минь ахуй амьдралд игшрэн, сүнстэй бүхэн сэргэж, сүүн эстэйгээ нэгдэх болтугай. Сүнсний даалгавраа сүр хүчтэй биелүүлээд, өфөх төрөх үнэн тойрогтой үдлээд буцах энхэн насандаа хоосон ирсэн шиг хоосон буцъя гэж би бүх хүнээс ингээд бүх сүнслэг тэр оршихуудаас хүсмээр байдаг. Тэгээд би бол ерөөсө бүх зүйлд өдөр бүр талархдаг. Би энэ байгаа энэ биендээ тэгээд энэ өвгдээд саав ээжтэй эргэн тойронд байгаа надтай учирч байгаа ирээдүйд учрах те энэ бүхий л зүйлд би зүгээр чин сэтгэлээсээ талархдаг. Би нараа хараад талархдаг, агаас талх үнгүй байдагт талархдаг, хөрс одоо шорон дээр гიშгэ явж байгаадаа талархдаг, байгалийнхын энэ өгж байгаа энэ гайхалтай зүйлсэд талархдаг. Ерөөсөө талархахгүй байх юм ерөөсөө нэгэн ч зүйл байхгүй шүү дээ. Би үнэхээр ингээ бүх зүйлд үнэхээр чин сэтгэлээс ингээ талархдаг учраас эргээд энэ талархлын маань хариу бас гайхалтай эрдгийгч би мэддэг. Тэгээ одоо бол ерөөсө бүх зүйл нөгөө Чингис хаан тэнгэр мэдэг гэдээсэн чинь тэнгэртэй л холбогдсон байсан байгаа шүү дээ. Тэгээ одоо бол би ерөөсө бүх зүйлийг тэнгэр мэдэг гээл бүх зүйлийг ингээ талархалтай хүлээж аваад тэгээ би өөрийнхөө зүгээс хийж чадах бүхнээ хийх юмсан хий гэд ингээ зориод эхлүүлээд явж байгаа. Тавчаар орчин цагийн үгээр хэлэх юм бол зоригтой бүсгүй. Өөрөөсөө шалтгааллах бүх зүйлээ за хуваар хувлаад аваад үзэх юм бол 100% хүртэл нь хийчихэд бидний хүч хүрхгүй зүйл гэж байгаа шүү дээ, тийм ээ? Тэр хүч хүрхгүй зүйлийг тэнгэр мэддэгвэ гэж хэлээд орхитго нь одоо бидний яриад байгаа тэр цойлж байсан 13 дугаар зууны бүх монголчуудыг хийж чаддаг байсан тийм үйлдэл нь. Тэгэхээр би таны одоо тантай хөрөлдөд сууж байхдаа ямар ирмэг зоримог ар ир ур бүх зүйл нь бүрдсэн сайхан бүсгүй вэ. Тэгээд ийм сайхан санал илгээсэнд баярлалаа гэж дахин хэлхийг хүсэж байна. Баярлалаа. Танд бас талархлаа. Тэгээ маш баярлалаа. Тэгээ таньда бас энэ агшинд одоо талархах зүйлс байвал ингээд талархаарэ. Талархах одоо тэр агшныг олгоё. Хөрх юм баярлалаа. Яг ингээд хөрөлдөө хийжсэн 100 гаруй хүнээс хизээч яг над чиг ингээд яг ингэж харилцан яриад яг тантай адилхан ингэж хөрөлдөжсэн хүн байхгүй та анхных нь. Тэгээ бас их сонирн байд юм байна. Сайхан мөч ингээд хүнийг уудлаад л хөрөлдөөд л тухайн хүнийг ингээд одоо нэг талаар хэлбэл чөлөөлж шít тийм ээ. Чөлөөлөд байдаг байсан болохоос биш. Яг эсрэгцээд та ингээрэй гэд тэгэхээр бас их сайхан байд юм байна. За баярлалаа. Юуны өмнө бол би 9 мөрний их цэвэр усны ундраг газрын деваач нарны хилтерхий сарны бүх зүйлийг өгөөж дүүрэн Монгол эх оронд төрсөндөө би үнэхээр баярлагдав. Ар хангаан аймгийн Тариац сумын Сүүл толгой гэдэг газар ээжийн алтан савнаас унаж аав маань мишээж исэн тэр өдөр бол үнэхээр гайхалтай. Тэгэхээр би энэ бүхнийг тээж авчирж өгсөн ээж аав хоёртоо эцэг өвөгдтөө намайг өдөө болтол түшиж тулж харж хүний газар ивэж ирсэн тэр бүх нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй юм шиг мөртлөө бүгд дэргэд байж байдаг тэр гайхамшигтай өвөг дээдстэй нин гүн талархаж байгаагаа дамжуулаад бүх цаг үед надтай цуг байсан хоёр сайхан үрдээ цуг ажиллаж байсан хамт олондоо ажиллаж байгаа одоо ингээд мөр зэрэгцээд явж байгаа гадаадын ч өнөө дотоодын ч өнөө бүх хүмүүстэй бүх оршихуйда дэлхийн альч газар явсан монгол хүн бол малгай тавьбал манах гэж сэтгэдэг тэр сэтгэлийн чин зүрхний хайраар дүүрэн байдаг бүх монголчуудаа альч газар мөн хоёр хөлөөрөө бат зогсоод мэлмигээрээ дүв дүүрэн бүхнийг хардаг уужим сэтгэлтэй бүх хүмүүстэй тэгээд бүх зүйлээ орших болсон газар тэнгэртээ талархаж байгаагаа дамжуулъя. Таны өмнөөс талархлаа. Таныхаа өвөг дээдс талархлаа. Бид хоёртой хамт байсан сахиусан тэнгэрүүд бидний өвөг дээдсүүдтэй маш их талархлаа. Тийм байна. Тэгээ талархлын далай гэхүү чин сэтгэлийн талархал нь өөрөө өчнө хорвоо ертөнцид харахтаа яг ерөөлтэй адилхан талархдаг тийм сайхан гайхамшигтай дээд орших байгаа. Тэгээд яг энэ боломжийг оюун бэлгээс ундрах боломж олгосон танд талархъя. Тэгээ нүүхүү гэдэг бол өөдөд үрэлцэх ирээдүг бүтээж идэг. Тэгэхээр та болоод таны хамт олон одоо тантай энэ сайхан үйлийг хийгээд явж байгаа бод жаргал ах та нар бол нүүхүүгээр яг
их газартаа буюу тэр оюун санааны үлгий болсон Монголдо энэ сайхан үйлийг хийж байгааг одоо сонсоод үнэхээр их баярлж байна. Монголдо байгаа хүмүүс бол хэлийн чандад байгаа хүмүүсийг бодох нэ бүх эрчим энерги төвлөрсөн газар байгаа гэдэг утгаараа давуу байх шиг бас харагдаад байдгийн. Одоо нэг өнгөнөөс гэвэл тийм бүрэн дүүрэн өвч бүрэн одоо бүрэн бүтэн байгаа одоо тэр 6 сарын 20 7 сарын 4-нд болох энэ үйл ажиллагаа бол үнэхээр одоо үр дүнтэй маш их далаацтай ажлыг та нар маань зохион байгуулж байгаад маш их талархаж байна. Тэгэхээр нүүхүй гэдэг бол оюун санаагаараа нүүхийг л өвгдөд бидэрт хэлжсэн юм байна. Тийм ч учраас хоёулаа нэг нь одоо гоо Алтай аймгаас нэг нь Шивэдээс ингээ хоёулаа холбогдоод яриад сууж байна. Тэгээд таны дотор оршиж байгаа, халигаад байгаа, цалигаад байгаа бүх эдис нь одоо ингээд гарч ирэх гээд байгаа тэр сайхан үгүүдийг би таныг яриасаа заавал асуултанд ингэж баригдахгүйгээр би таныг үлдсэн хоромд яриасаа гэж хүсэж байна. Асуулт асуучаар бас ингээд хашаад байх шиг санагдаад байна. Нэг юм баригдаж ярих гэдэг юм байна бас. Тийм. Тэгэхээр би үлдсэн энэ сайхан мөчөө хоёулаа би таныг баригдахгүйгээр хэлье гэсэн бүх одоо тэр боломжит зүйлсүүдээ хэлээсэ гэж бодож байна. Тийм. Тэгээд юу юм бэлээ? Одоо энэ нөгөө нэг байгаль их дэлхийдээ ингээ гоё алхалт хийх гээд байгаа шүү дээ. Энэ бол зүгээр л нэрээ миний хувьд бол зүгээр хэлхийн аргагүй юм гоё зүйл болох гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэнд одоо аль болох хүмүүс маань маш идэвхтэй оролцоосоо гэж бас энд ашрамд хэлье. Дээрээс нь 7 сарын 4-нд тэр Сүхбаатар аймагт болох 999 ээжийн нэг нь болоод бас очоосоо гээд олон сайхан ээжүүдтэй бас одоо тэр өрөөлийн сүүн затлан өргөх тэр гайхамшигтай боломжийг тэнд өвөг дээдтэйгээ холбогдох тэр боломжийг бас аваасай, хүртээсэй гэж бас чин сэтгэлээсээ хүсье. Тэгээд зөөлөн дулаан сэтгэлд тань зөв бүхэн хурж байг. Зөвгнөх сайхан ухаанд тань зүм бэлэг бэлхэж байг. Зорьсон их үйлсэд тань зол жаргал хурж байг. Зориулсан их буйнд тань бурхад бүхэн баясаж байгэ гэж тэгээд сайхан ерөөлийн 9 цагаан эрчим гэдэг ийм зүйлийг ингээд ийм бид нар нөгөө нэг юу яадаг айлдвар буудаг бас манай ийм гайхалтай ээжүүд байдаг аахгүй юу? Ингээд шууд одоо нөгөө өвдөөс нь ингээд буугаад ийм гоё айлдварыг бичүүлээд байдаг штэ. Тэгээ энэ маань бас тэгжил бууж ирсэн юм л да. Тэгээд хотоос 1000 км өчигдөр яваад өнөө өглөө энэ говь алтаад ирсэн. Тэгээд энэ эрчим энерги гэдэг зүйл үнэхээр өөр байна. Байгалийн эрчим энерги өөрөө ингээд одоо бид нэр ингээ өөрөө нөгөө долгионо зөв тааруулж чадах юм бол энийг маш сайн мэдэрдэг те. Ингээд зөв мэдрэмж маань ингээд үнэхээр гайхалтай байна. Тэгээд Улаанбаатар хотын 4 уулын дундх тэр байгалийн эрчим энерги нь өөрөө жоохон ядарсан байгаа юм байлээ. Тэгээд тэр ядарсан тэр энергиэс чинь хүмүүс энерги авч чадахгүй шүү дээ. Тийм болохоор ингээ байгаль руугаа тэмүүлээл тийшээ сайхан нэг агаарт гарчаа тэр ээшээж нэг байгальд очиод тэргээл байнга тийм байгаль руугаа тэмүүлээд байдаг хэрнээсээ цаана нь байгаль маань яаж сүйтгэж байгаа, яаж ингээд тэгээд ороодж байгааг ерөөсөө бид нэр анзаарахгүй л яваад байгаа шүү. Тэгээд анзаарч байгаа байгаль ээжээ хайрлж хамгаалдаг, шүтдэг те ийм хүмүүстэй бол маш их талархдаг, ийм гайхалтай оршихуйтай бол маш их талархдаг. Одоо бид нэр EV-ийн одоо энэ сайхан эрчмийг нэгтгэх ийм гайхалтай чухал үйл бас ирээд байгаа шүү. Тэгээд цэлмэг хөх тэнгэрийн эрчмээр дитгий, цэвэр тунгалаг хайрын эрчмээр дитгий, цөмөөс бадрах тэр галын эрчмээр дитгий, цэнгэг аршаан булаг усны эрчмээр дитгий, цэцэн мэргэн бэлэг ухааны эрчмээр дитгий, цээлхэн уянгалаг дууны эрчмээр дитгий, зацал цагаан сүүний эрчмээрээ дитгий, цэцэг шиг үрсэн дитгий тэр ерөөлийн сайхан эрчмээр дитгий, цэлгэр уудам талшгийн одоо аниргүй тэр эрчмээр мөн дитгийа. Тэгээд энэ одоо энэ 9 цагаан эрчим маань дитгээд дээр нь одоо бид нэмээд талархаад ингээд явж байгаа ийм 9 цагаан эрчим байгаа. 99 ээж Сүхбаатар аймагт тураад за тэгээд дэлхийн нийтээр байж байгаа бүх монгол ээжүүд байгаа газраа 7 сарын 4-нд цайгаа чанаад за цайгаа чанахын чанаад сүүгээ өргөн гэдэг нь өөрөө ээжүүдийн ариун цагаан сэтгэл нийлэхээр ямар одоо бидний хүсэж байгаа тэр их өргөн хүрээнд сайхан үйл хийх нэ гэдгийг л одоо хүмүүс ойлгосоо л гэж дахин хэлье тийм ээ.
Энэ нь байгальтаа хийж байгаа. Дээрэс нөгөө нэг газар нөгөө таван хүн л тавуулаа нийлээ бяцлагдаг байхад тийм нөгөө гэмт хэргийн тоо буурдаг гэдэг байдаг штэ. Тэгэхээр тийм гайхамшиг болж байгаа юм чинь одоо бүх одоо энэ 21 аймаг одоо хэдэн сум бүх энэ газраас ээжүүд маань энэ сайхан сүүн цацлаа нэгэн цаг доор ингэж одоо ерөөлөн айлд ингэж өргөх юм бол энд одоо ямар гайхамшигтай өвөг дээдс маань баярлах уу тий уул ус маань баярлах уу гэдэг нь бол ингээд бидний зөв мэдрэмж үнийг мэдж байгаа шүү таны дотоод тэр зүн одоо энэ зүйл маань хүлээн зөвшөөрж байгаа гэдэгт бол би бүрэн дүрээр итгэлтэй байгаа. Тэгээд өвөг дээдсээ сайн одоо сонсооч байгаль их дэлхийгээ сайн сонсооч эдгээр бүгдээрээ бидэнд юм хэлж яадаг шүү биднэрт бүгд сануулж яадаг шүү бид нарыг үргэлж итгэж байдаг хайрлаж байдаг байгаль эхийн хайр өөрөө үнэхээр хязгааргүй өгөөмөр хариу нэхэдгүй юм гайхалтай хайр байдаг шүү. Тэгээд хайрынхан дээд ох хэлбэр бол ингээд ус тий ус чандман эрдэнэ байдаг бид нар усаа маш их дээдэлж хайрлаж ингэж авч явах хэрэгтэй. Гэтэл одоо тэгээ нөгөө бид нар чинь усандаа тусал сууж тусаадгүй арт хүмүүс байдал чинь одоо энэ бидний нөгөө хотын дунд гол горхуудад зүгээр л хогийн цаг болцсон байгаа. Тэгээ энэ хогийн цаг болцсон байгаа учраас эргээд одоо хүнд нөлөөлөл мэдээж одоо ханаад шухнаас алахгүй тий жижиг шажиг юм өвчин эмгэг салахгүй байх энэ үндэс бас болж байгаа шүү. Бид нэр ерөөсөө байгальтай 100% одоо харилцаа хамааралтай шүү гэдгээл илүү одоо ухаарч хүлээж авч одоо энэ илүү байгаль руугаа анхаарсан, байгалаа хайрлсан, шүтсэн ийм зүйлээ хийгээсэ гэж одоо оршихуй болгоноос бол би хүсэж байна. Энэ оршихуйн зүгээс оршихуудаасаа хүсэж байна. Түүнээс энэ хүний оюун ухаан буюу энэ хүний энэ зүйлээс бол бид нар бол хитээцсэн энэ оюун санаанаас бол бид нэр үнэхээр одоо хитэрсэн энэ зүйлийг л олж харж тэр оршихуудаараа л энэ зөв мэдрэмжээр ашиглаж одоо ийм сайхан ив ийм үлээ хийхгүй бол бид нар ямар нэг зүйлд юм гацчаад дээш ингээд гарч чадахгүй байх шүү гэдэг зүйлийг бас хэлнэ. Тийм байна. За тэгээд энэ их хөлсийн хурааг дуудсан олон хүний сэтгэлдэх нарыг мандаасан бэлэг оюун гэдэг чинь ийм сайхан гигэн цэгэн шүү гэдгийг ойлгуулж яваа. Ажилд нь амжилт хүсье. Тэгээд маш зоригтой бүсгүйтэй ярихыг сайхан байлаа. Тэгээд сүүлийн хормыг танд үлдээгээд энэ сайхан өдрийнхөө яриаг хоёлаа жаргая. За баярлалаа. Тэгээд би бол нөгөө нэг маш дүүрэн ихтгэлтэй байдаг маань яа тэгвэл миний ард миний өвөг дээдс үнэхээр байж байгаа намайг харж хамгаалаад ингээд намайг хөтлөөд байж байгаа гэдэгт би 100% итгэж байгаа яа тэгвэл хүлээж авсан дээрэс нь байгаль ээж маань ингээд үнэхээр бид нэрийг тэтгээд ингээд байж байгаа надтай хамт байгаа тэгээд байгаль ээжийнхаа бас дуу хоолой болоод ингээд явах юм үүргийг хүлээж авсан өвөг дээдсийнхаа хүслийг биелүүлэхээр юм одоо үүргээ бас хүлээж авсан тэгээд энэ бие маань ерөөсөө байгаль ээж таних өвөг дээдс энэ оршихуйс сүнс маань ерөөсөө өвөг дээдс таныхаа тэгээд энэ биеэр маань та юу хэлгэж юу хэлмээр энэ энэ би энэ сав одоо биеийн 9 цагаарч мэрээ тэтгээд эрүүл байлгыг үргэлж гэгээлэг байлгыг зөв бай тэ зөвийг бодъё зөвийг үлдээ зөвийг одоо ингэж ярья гэдэг ийм 100% хүлээн зөвшөөрсөн хүлээн авсан ийм байдалтай байгаа учраас маш их ийм зориг дэвчээр маш их гайхалтай зүйлсийг байгаль ээжээс өвөг дээдсээс би авч байгаа учраас энэ их итгэл энэ их зориг маань ингээд гардгаа тэгээд энийг одоо оршихуй болгон ингээд мэдрээсээ өвөг дээдсээ ингээ зүгээр л хүлээж аваач бити тэдэнд эргэлзээч те байгаль ээжтэйгээ холбогдооч байгаль ээжигээ хараач хайрлаач хамгаалаач шүтэж хүндлээч бид нар угаасаа байглаасаа нэтгэгдэж ирсэн байгаль дээрээ л бид нар тэтгэгдэж амьдарч байгаа. Тэгээ энд ингээд ирсэн шигээ бид нар буцна. Ингээ буцах нь үнэн шүү дээ. Төрөх нь үнэн шүү дээ гэдгийг ингээд хүлээн зөвшөөрөөч гэдэг ингээ бүр бүр үнэхээр ингээд хэлмээр хүсмээр байна. Яа тэгвэл энэ бүхэн чинь үнэхээр бодиттой зүйл болоод байгаа учраас би энэ энэ гайхалтай эрчмийг одоо хаанаасаа ингээд нэгтгэхэд бол бид нэр юусэн ингээд гайхамшиг үлээсээ маш ойрхон байгаа шүү гэдгийг бүр дахин ингээд хэлмээр байна. За маш их баярлалаа. Нөгөө нүдэндээ гартаа нүүрэндээ цагтай гэдгийг чи эрэгтэй хүн дээр л голцоохон яриад байдаг. Тэгээд нүдэндээ гартаа нүүрэндээ цагтай дээд тэнгэрийнхаа элч дэрэгдэх байгалийнхаа энерги доорох газрынхаа шүтэлцээнд их ундраг болж яваа. Эрх баяртай ярихыг сайхан байлаа. Тэгээд ажилд нь амьдралд нь бүх зүйлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Баярлалаа. Тэгээд таньтайгаа бас ярихад маш сайхан байлаа. Тэгээд таныхаа ч гэсэн ажил амьдрал те бүх зүйлд нь бас хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд Монголдо хурдан ирж те дэлхийд цацагдсан Монгол гайхамшигтай оюун ухаанууд, гайхамшигтай оршихуунууд маань Монголдо ирээд энэ сайхан үйлийг бас хамтдаа өрнүүлээд явбал бас мэдээж сайхан байх бах. Хорой сайхан ерөөл хүсэлт бүх зүйл байна. Тэгээд маш их баярлалаа. За тэгээд танд манаас тийм бодол байгаа гэдэгт бас итгэлтэй байна. За. За гинэ айгаа хөөрхөө. За маш их баярлалаа. За.